За жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногт Монгол улсын ерөнхийлөгч алдарт тхийн одон гол гардуулдаг уламжлалт огцсон. За энэ жил алдарт тхийн 1-2 дугаар одон улсын хэмжээнд 14,486 ихэд бол хүртээж байгаа. За хамгийн залуу нь бол 22 настай ээж байгаамаа. Төрийн ордноос төрийн тэрэгнээсээ одоо мэд олоо зүйлийг харж үнэхээр сайхан байлаа. Баярлалаа. Өрөвдөлтийн гэрүүлийн гандар таваас танилцуулаач. За одоо манай том хүүхэд одоо 22-тэй, баг маань 2-тэй ингээд 4 хүүхэд төрүүлжээд ихий 2 дугаар одоо авчаад одоо манай гэрүүлийн гадаа хүлээж байна. Тэгээд эдгэртэйгээ одоо баярлалаа. Одоо хамгийн догтлол өндөр сая ер нь ерөнхийлөгч танд юу гэж хандаж хэлээ? Тэгээд энэ од медалийг зөвхөд хувь нэмрээр оруулсан төгрөгтэй баяр хүргээрэй л гэж. Их баярлалаа эмээ одоо үдийн насандаа 1-р одоо авсандаа их баярлж байна. Та бүхэндээ ард зэрэг сайн сайхан бүхнийг хүргье. Бид л маш өндөр байна. Тэг өнөөдөр одонгоо авж байгаа ээжүүдтэй бүгдээрэнд бас баярын мэнд хүргэмээр байна. Тэгээ би 3 хүү нэг охинтой. Өдөртийнх нь хэдээс хэдэн насны орно? Хамгийн том маань 9 настай. Хамгийн бага охин маань болохоор 2 настай. Би 3 хүний охинтой. Ямар ч гэсэн өнөөдөр аав ээжтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Хамгийн төгч тулдаг хүмүүс маань болохоор. Өөр ямар хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна? Хайртай хариндаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр хоёулынх нь баяр шүү гэж хэлээ. Үгээр хэлхийн аргагүй маш гоё ялаа. Тэгээ бас дөрөв төрүүлснээр өөрөөрөө маш их бахархлаа. Маш их сандарлаа. Үнэхээр гайхалтай мэдрэмжийг авч чадлаа. Үнэхээр гоё ерөнхийлөгч маань их дулаан уур амьсгал өгч чадлаа. Үнэхээр их баяртай байна. Ерөнхийлөгч танд юу гэж хэлв? Гэр бүлд нас жаргалыг хүсье. Ямар үзэсгэлэнтэй сайн харагдаж байна гэж хэлсэн. Үнэхээр баярлаж байна. Хүүхдүүдийнх нь хэдээс хэдэн насны орж байна? Манай хамгийн бага маань одоо дунд 2-оос 13-4 насны зэрэгтэй. Том нь онгод оюутан болсон байгаа. Энэ ташрын төлгээд хадам ээж аавдаа болон ихтэй өөрийнхөө ээжтэй үнэхээр их баярлж байна. Та нар минь үнэхээр гайхалтай хүмүүс шүү. Үнэхээр их баяртай байна. Эмэгтэй хүн гэдэг чинь ер нь тэгэл ар гэрээг тэр чигт нь л авч явдаг учраас аль болохоор нөгөө эрүүл ахуй буюу би юм дээр зөв одоо хүн болгох гэхээр хичээж л явна да. Хамгийн анхны хүүхд бол одоо гэрүүл болж байгаа хүмүүсийн хамгийн гол дорсомж үлдээ гэж тэр мөч танд ямар байсан бэ? Хамгийн ихний хүүхдэд төрүүлж явахдаа ер нь ээж болцлоо да гэдэг мэдрэмжийг маш өндөр түвшинд авсан. Тэгээ ээж 2 ээжээгээ аявих ботсон да ер нь. Гайхалтай хүмүүс юм аа гэт. Манай хадам ээж маань бол 8 хүүхэдтэй. Би манай өөрийн ээж бол 7 хүүхэдтэй. Тэгэхээр гэр бүлүүд маань одоо өнөртөх учраас бүгдээрэнд үнэхээр их баярлалаа. Та нартай хайртай шүү гэж хэлдэг. Үнэхээр гайхалтай сайхан мэдрэмж төрүүллээ. Ингээд 4 сайхан хүүхэд төрүүлсэндээ маш их баяртай байна. Эрхэм найртай сайхан хандаа баярлалаа. Миний ханд ч гэсэн эрхэм сайхан алдартай аав шүү гэж хэлье. Тэгээд энэ бие минь төрүүлж өсгсөн ижээ аавдаа баярлалаа. Энэ сайхан хань ижлийн минь төрүүлж өсгсөн хадам аав ээжтэй баярлалаа. Мөн том гэр бүлтэй баярлалаа. Би өөрөө олуулаа өссөн. Миний хань бас олуулаа өссөн. Бид хоёр хоёулаа л өнөр өтгөн сайхан гэр бүлийг бүтээх гэж яваа. Хүүхдүүдийнх нь хэдээс хэдэн насны ч юм уу? За 10 жилийн хугацаанд 3 насны зайтай 4 хүүхэдтэй болжээ. Тий. Том маань одоо 11 настай, баг нь ой 10 сартай. Мэдээж одоо энэ сайхан 4 хүүхдийг зөв хүн болгож төлөвшүүлэх, ирээдүйн сайн сайхан их орны одоо сайн боловсон хүчин болгоход таны үүрэг өрөөд маш чухал шүү дээ. Тий. Тэрний төлөө гэр бүлээрээ маш их хичээж хөдөлмөрлөж байна. Энэ сайхан хөдөлмөрийг маань үнэлж эрхэм сайхан алдраар шагнасан баярлалаа. Цааш үр хүүхдүүдийнхээ төлөө, үр хүүхдүүд ба их орныхоо төлөө өнөр өтгөн сайхан гэр бүлийг бүтээж бас сайхан өргөн дэлгэр амьдраасаа гэж хүсээд хүүхдүүдэд зөв сайхан хүмүүжлэхийн төлөө хичээж амьдрнаа. Өнөөдөр бас нийт хамтдаа одон гарч байгаа ээжүүдтэй та бас баярыг үлээн. Баярлалаа. Энэ асуултыг асуусанд маш их баярлалаа. Өнөөдөр миний хувьд нөгөө их онцгой тохиолдол болж байгаа нөгөө саяны баз бэр ихч маань тэгээд бид хоёр нэг айлын бэр нэг өдөр нэг цаг дор ингэж алдарт тхийн 2 дугаар одонгоо гардаж аваад хоёр биендээ хань болоод хүлээгээд хамтдаа зураг авахуулаад энэ өдрийг үнэхээр мартагдахын аргагүй сайхан өнгөрүүлж байна. Гадаа манай хадмууд маань
одоо бид хоёр бараг 6 дахь одонтой гудна гэсэн үг 5 6 дахь нь болж байгаа хаа. Ингээд бүгд одонгоо зүгээд ирсэн гэр бүлээрээ ингээд зураг авахулах гай бэлдээ байж байгаа. Үнэхээр баяртай байна. Тэгээд бас өнөөдөр одонгоо авж байгаа болон 1 2 хүүхэд төрүүлсэн ер нь бол их гэдэг алдрыг зүүсэн бүх ээжүүдтэй бүтэнд нь баярын мэнд хүргэе. Тэгээд 1 хүүхэдтэй байх, 4 хүүхэдтэй байх асар их ялгаатай юм билээ. Тэгээд 4 сайхан үрийг ингээд алтан сайхан савндаа тээж төрүүлээд ингэр гойсгсон сүүгээрээ үрсээ бойжуулаад өсгөн торниулсан бүх ээжүүдтэй бүтэнд нь баярын мэнд хүргье. Хамгийн ихний хүүхдээ та өлгөдөж авдахаа тэр мэдрэмж бас маш гоё шүү дээ. Хэд орсончоос авалцаа. Тэгээ. Миний хувьд бол 31-т анхныхаа хүүхдийг үлгэдэж авч ирсэн. Ерөнхийдөө хожууд хүргэж байсан. Хэдийгээр хожууд хүргэж байсан ч гэсэн яг нөгөө хүүхдээ гараад ирэхээр ээж гэдэг үг амнаас гарахгүй, миний дөө гэдэг ч юм уу те яг ерөнхийдөө тасаж өгөхгүй байсан. Тэгвэл эргээд одоо ингээд дурсахтаар үнэхээр ингээд амь оршоогоод бүхэл бүтэн хүний дэлхий дээр хүмүүн заяанд ингээд оршоогоод төрүүлээд ингээд харж агаад багталтай тэр үнэхээр тэр сэтгэлийг эргээд дурсахлаар үнэхээр тийм багталтай өөрөөрөө баяссан энэ махан биеэрээ талархсан ийм сайхан мөчүүд байсан байна гэж одоо эргээд дурсахлаар бол одоо л ухаажиж ойлгож байгаа. Мэдээж одоо 4 сайхан хүүхдийг ирээдүйд сайн болгосон хүчин эх орныхоо сайн одоо иргэд байхыг хүмүүжүүлэх тэр үйлс та бас мэдээж хүчин зүйл шүү дээ. Тийм, ер нь бол нөгөө хүн гэдэг маань өөр мөн чанарыг алдахгүй, дотоод чанараа алдахгүй, өөр гэрлийг ингээд хурц тод гэлбуулаад, өөр өнгөөр энэ дэлхий дээр ингээд хүмүүн гэдэг алдрыг зүгээд их дэлхийн хүмүүс болоорой гэж ер нь бол 4 хүүхдээ өрөөдөг. Бусад хүүхдүүдийг ч гэсэн бүгднийг тэгж өрөөе. Хин нэгээ дуурайх биш, нийгмийн цутгсан хэвэнд орох биш. Өөр гэрлээр өөр ингээд өнгөөр бүр ингээд солон шиг цацраад ингээд сайхан хүмүүс бүгдээрээ болоорой л гэж бүтэнд нь өрөөе. Өнөөдөр бол маш сайхан мэдрэмж төрлөө. Тэгээд өнөөдөр бол одоо Монголын маань өөр хүүхдүүдийн маань ирээдүй болсон маш олон одоо мянган ээжүүд, мянган хүүхдүүд. За тэгээд бас олон аав ээж энэ болгоны ард байдаг гэр бүлийнхэн маш олон хүмүүсийн бол баяр баясгалантай сайхан өдөр болж байна. Таны хувьд одоо хэдэн насны? Манайх бол одоо 1-ээс 17 насны 6 хүүхэдтэй. Одоо манайх ч одоо хүүтэй бол хүүтэй, охинтой бол охинтой. За ихэртэй бол ихэртэй гэжээр ингээд маш сайхан байна. Тэгэхээр бид бол одоо өөр хүүхд гаргахаас илүү тэднийг одоо сайн хүн болгох те нийгэмд одоо хэрэгтэй, ашигтай, чадварлаг Монгол улсынхаа мэдээж хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах тийм боловсон хүчнийг бид бэлдэх ёстой. Тэр үүрэг хариуцлага гэсэн бидэнд оногж байгаа гэж бодож байна. Тэгэхээр одоо Монголын маань бүх сайхан өрсөд үргэлж инээд баяслаар цалгиж байх болтугай, бүх гэр бүл минь элэг бүтэн сайхан байх болтугай. Ерөнхийдөө танд юу гэж хэлвэ? Ерөнхийлөгч болохоор маш сайхан үг хэлсэн. Тэгээд гэр бүлд маань мэдлэгээ төвшүүлсэн. Тэгээ хань бас үр хүүхдүүдэд бидний ард байгаа бүх хүмүүст болохоор яхав хэрэг бүгд ингээ мэдлэгээ хүргээрэй, миний мэндийг хүргээрэй гэж хэлсэн. Тэгээд ерөнхийлөгчийнхаа мэндийг гэр бүлдээ уламжилж байгаадаа бас таатай байна. За Монгол улсын ерөнхийлөгчөөс алдар тхийн 1 2 дугаар зэргийн одонг гардан авж байгаа ээжүүдийн төлөөлөл бол нийслэлийн 9 дүүрэг 21 аймаг 330 сум асуулаа ээжүүдийн төлөөлөл ирж одоо төрийн ордноос Монгол улсын ерөнхийлөгчөөс гардан авдаг уламжлалт огцсон. Мэдээж энэ өдрүүдэд тухайн одоо аймаг сум орон нутгад мөн алдарт ээжүүд маань эхийн 1 2 дугаар зэргийн одонгоо мөн гардан авж байгаамаа.